Атмундар суугт автом орил. Би бол хөтлөгч Бат Эрдэнэ. Өнөөдрийн нэвтрүүлгээр Монголын жижиг дунд бизнесийн бизнесээ ихэд гацаад байгаа асуудлууд нь юу юм те? Бизнес гэхэлэр зөвхөн мөнгөний асуудал яриад байдаг. Тэгвэл энэ бизнес нэг систем гэж үзэх юм бол нэг үйл ажиллагаа, амьд организм гэж үзэх юм бол ямар системаар яаж ажиллах юм тийм ээ? Дээр нь бизнесүүд чинь айгүй олон stakeholders гэж ярьдаг юм да нөгөө харилцан хамаарал бүхий газруудтайгаа тэрэн дотор төр худалдаа авч ашиг сонирхол гэсэн stakeholders-уудын уялдаа холбоо хаана байгаад яаж хоорондоо холбогдож мэдээлэл солилцдгийг гэх мэтэр ярилцахаар Монголын худалдаа үйлчлүүрийн танхимын дэргэдэх залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн дарга мөнх эрдэнэтэйгээ ярилцахаар энэ өхөр нэвтрүүлгийг бэлтгэж байна. Манай нэвтрүүлэг YouTube-ийн Од Мөндөр сувг болон NTV телевиз мөн 83.3 болон 107 гэсэн хос толгойн Од Мөндөр радиогоор хүрч байгаа гэлээ. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За айгу сонирхолтой байна. Өөрөө үздэг байсан юм дараад ирэхээр. За үзэгчтэй бас өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр чи хоёулаа би асуултуудаа нэг 3 багц хэсэгтэл явцсан байгаа. Ер нь би өөрөө ч гэсэн асуумаар байдаг л да. Яг онлоор бол мэдчихэж байгаа. Тэр Монголын худалдаа ажлын танхим болвол төр хувийн хвшил хоёрыг хооронд нь яг нэгтгэж гүүр болдог тийм ээ. Төр маань ямар бодлого гаргахыгаа, бизнес эрхлэгчид маань тулгараад байгаа ямар асуудлыг нь төрийн хувьд хууль эрх зүй, энэ төр орчныг нь татварын орчин, даатгалын орчин тийм ээ. Гадаад зах зээл гэх юм бол тэр хил галийн орчныг нь яавал манай бизнесүүд тэр үсээд идэг гадагшаагаа дэлхийн бизнес болох юм. Яа дотоодоо хангах юм. Ямар чиглэл баримт бодлогоо хизээд нь ямар шугамар авч яах юм гэдэг энэ болгоныг холбогч гүүр болвол танхим мөн. Гэхдээ танхимын үйл ажиллагаа энэ дээр зөв миний бодол шүү тийм ээ. Зөвхөн нэг захиаг дунд нь дамжуулдаг байх юм уу? Эсвэл бүр тэрийг үнэхээр хойноос нь хөөцөлтөд яваад аливаа үр дүн гаргах юм уу? Нөгөө deliverable гэдэг тийм. Явцсан тэр бичиг чинь хаана очиж төгссөн, ямар үр дүн хүргэсэн тийм. Энэ дээр эхлээд нэг танхимынхаа болон танаа зөвлөлийн талаар нэг ойлголт аваад хэрэгтэй хөө. За ер нь бол таны ярьж байгаа зөв. Танхимын үед болохоор яг би ч гэсэн сүүлийн 2 жил ингээд зөвлөлгээд явж байгаа. Тэгээ энэ жилээс даргаыг хийж байгаа. Тэгээд танхимын удирдлага ч гэсэн бас миний зүгээс бас хэлж байгаа. Энэ бид нөгөө нэг ингээ юу гэдэг те бизнес хийх гэдэг төр болохоор танхимаас ер нь бол мэдээлэл аваад үйл ажиллагаагаа явуулаад хууль журмаа хийх ёстой шүү дээ. Гэтэл ингээд яг харахаар болохоор яг энэ топ 100 компанид үйлчлээд байгаа харагдаад идэг. За тэгэнгүүт тэн дээр яг бидний зүгээс яг зөвлөл гэдэг юм уу те. Ер нь бол бид нар бол жижиг дунд бизнесийн төлөөлөл гэсэн үг л те залуучууд. Тийм болохоор энэ зөвлөл нь өөрөө нэг 30-аад зөвлөл байх шиг байгаа. Тэгмүүд бид нар нөгөө танхимчин том зургаараа гэдэг юм уу ингээд нэг том юм яриад яваад идэг. Яг нөгөө нэг энэ зөвлөл гэж байгаа энэ чиглэлээр яг жижиг дунд бизнесийн асуудлыг болохоор нөгөө хэд толгонд нь байхгүй байгаа байхгүй. Яг тэр өдөр зөвлөл бүх юмд нь дандаа том бизнесүүд байгаа учраас тэгэхээр манай зөвлөлийн хувьд бол энэ дээр нь нэлээд түлхүү анхаарах хэрэгтэй юм байна гэд анхаарад хамтраад явж байгаа залуучуудаараа. Тэгэхээр жишээ нь зөвлөлүүд гэх юм бол эмэгтэйчүүдийн асуудал, эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл бол нэлээд хүчтэй явдаг. Тэгээд стартап, IT гэл ер нь 20 30-аад зөвлөл байд юм билээ. Манайх бол ямар ч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нэг 5 зөвлөлийн нэг болчиход байгаа. Тэгээ энэ дээрээс би бас өмнө сонсчлээсэ л да. Яг уу онлын хувьд тэр лобби. Тэгээ энэ дээр хоёулын дээр нь бас гаргал байх, ярих байх. Яг нэтворкинг хийгээд нэг байгаад байдаг гэхээслүүтэйгээр хүмүүсийг хооронд танилцуулдаг гэхээслүүтэйгээр лобби групп те. Бизнес чи ер нь бол миний ярьдаг бас сэдв тууз байлаа гэхэд туузын чинь ямар бүрэлдэхүүн дотор нь лобби групп нь бас байх хэрэгтэй маа. Лобби гэхэлэр муухайгаар биш. Нөгөө өөрийнх нь хийх гэж байгаа, зорих гэж байгаа бүхнийгаа бусдад ингээд зөвгөөр таниулан хуулах тийм ээ. Тим групп. За тэгээд амьдрал дээр бол мэдээж тэгдэг штэ яг чи нэг бизнес эрхлээд би нэг бизнес эрхлээд ямар нэгэн байдлаар холбогдож ивэл хин нэгнээс нөгөө цаг аваад гуугаад байх биш тийм ээ. Уг нь бол энэ пазлууд уулна огтлцчихл ёстой. Тэгвэл энэ нэтворкийг чинь тэнд нь хийгээд өгөө гэдэг тийм ээ. Энэ лобби групп байх нь бол зөв. Тэр утгаараа байх юм бол томчууд илүү лоббигаа хийгээ сурцсан үдийд том гэдэг хэмжээнд очтлоо тэр experience нь нэлээд байгаа байлгүй дээ тийм ээ. Гэтэл жижигүүд хаягдаад байдаг. SME те small, medium enterprises. За энэ жижигүүд яах юм гэхлээр
одоо хэрв нэг хүүхдэр харах юм бол том болоод гоё юм хийх байх. Гэтэ тэрэнд нь хурдан хүргэмээр шүү дээ, тийм ээ. Хурдан сургаад тийм ээ. Тэгээ ер нь ингэдэж шүү. Чи дэртээдэргүй өнөөдөр ингээд яг хуу жижиг байхтай нэг татврын асуудал байдаг байсан бол томроод ирэх юм уу? Дунд болоод томроод ирэхин цагт наад татвар чинь одоо юу гэдгийг одоо муухаар ярих юм бол нуугаад тийм ээ. Эсвэл нөгөө хувийн эзэн жижиг бизнесүүд гэдэг шүү дээ. Өнөөдөр компанийн төсний орлого орлоо өнөөдөр кармалал аваад машин цуучдаг. Энд чинь нөгөө бизнесүүдийн хувь хөрөнгө оруулагч болон бизнесийн мөнгө хоорондоо холдож болохгүй, хуулиараа тусгаарлагдсан байх уугүй юу? Энийгээ мэдэхгүйгээс болоод компани компани тухай хуулиараа 5 сая юм уу 50 сая хөрөнгө эзний өмчтэй компани байлаа гэхэд 100 сая өрөнд орохлоор нөгөө тусгаарлагдаггүйгээс болоод эцдийнх нь байр марийг машиныг хураагаад эхэлчихдэг. Гэх мэт энэ нэг ийм хуулийнч гэдэг юм уу, татврынч гэдэг юм уу энэ асуудлуудыг яаж тэр нөгөө томчууд шиг мэдүүлэх юм бэ гэдэг дээр танайх ажилдаг гэж түрүү ойлголоо. Ер нь бол яг гол зорилго нь бол одоо жижиг дунд бизнесийг л одоо бизнесээ хийхэд одоо залуу бизнес эрхлэгч гэх ер нь бол жижиг дунд бизнес байгаа даа. Тэгэхээр бид хэд нөгөө нэг ямар нэгэн төрлийн дарамтгүй орчин аягүй амар тийм байх нөхцөлийг л бүрдүүлэхийн тулд нэг нь яг ингээл лобби буюу одоо жишээ нь хуулийн дээр одоо жишээ нь бид нар сүүлийн 2 жил нэлээд хэдэн хуулийн юмнууд дээр хилцүүлэг дээр оролцсон танхим дээр жишээ нь гэдэг чинь нэг хилцүүлэг дээр одоо нөгөө хүний нэлээд яг одоо жишээ нь төрд нэлээд олон жил ажилласан байгаа байхгүй. Тэгвэл тэр хүний хувьд болохоор нийгмийн даатгалч гэдэг юм уу нь болохоор хувийн бизнес гэдгийг хоёрхан юмар хараад тодорхойлцсон гэдэг. Нэг нь малчин, нөгөөх нь наран тул тэр юм зардгийг л хувийн бизнес жижиг бизнес тэгээ ойлгоцсон байгаа даа байхгүй. Тэрийг баг хуулинд оруулсан. Тэгэхээр нөгөө бид хэд өнгөрсөн жилүүдэд нэг алдсан юм болохоор юм бэлээ. Санал одлоог хилээд идэг. Энэ жилээс бол бид хэд бодсон араас нь хэлхээс гадна алдан бичгээр өгөх ёстой мөлий төрийн хувьд. Тэгжээж нөгөө нэг араас нь фоллоу оф хийгээд за ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг жижиг юмнуудыг шийдээд нэгийг нь ч гэсэн шийдээд авчвал бас айгу амар гэж харж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхгүй болохоор нөгөө сошиал дээр бидний яг өрөө болохоор яг ингэдэй нөгөө гомдлоод авах биш те. Асуудал шийдэхэд өөрсдөө оролцдог залуучууд байл гэдэг. Тэгэхгүй нөгөө сошиал дээр ч юм уу зүгээр хэлээл орхичдаг. Эсвэл нэг хурал дээр очиж хэлцдэг. Тэнгүүд бас бид нэг шат агсан боловч бас дутуу агсан байлээ. Тэгэхээр энэ жилээс бид хэд бичиг яг хуулийн дагуу алан бичиг араас нь бичээд өгдөг болъё гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр тэрийг хариуцсан бүр хүн томлоод гэх юм уу явж байгаа. Түрүүн хоёлынгийн яриан дээр та нэг гоё үг хэллээ л дээ. Тэрийг бас иш татмаар санагдлаа. Залуу бизнесийн зөвлөл гэдэг. За тэгэнгүүт л ингээд одоо би ч бас залуу байсан, жоохон жуниор, чич жуниор байсан үе ингээд төсөөлөд үзэхгүй юу. Тэгэхээр яагаад ч юм тэнд нэг тийм бизнес ч гэдэг юм өөрөөс нь нэг дээш үеийнхэн хамрагдаад за би арайч болоогүй байгаа даа гэдэг голох үе гардаг тийм үү. Гэтэл чин яг бизнес чин өөрөө лидершип байх хэрэгтэй юм аа. Та одоо нэг юм ур чадвартай гэж болно. Тэр чин одоо юу гэдгийг багш IT-ийн юу гэдгийг нэг мэрэгжилтэй сайн хүн байж болно. Одоо бизнес хийгээд эхлэхлээр өөрөө ирэхгүй тэр лидершипийг өөрөөс чин шаардж эхэлнэ. Тэгэхээр лидершип буюу тэр манлайлд үзүүлээд байгаа залуучдын холбоо мөн тэр зөвлөл биш юм шүү. Та хэрэг бизнес эрхэлж байгаа бол таны үндсэн энд орших холбоотой байх зөвлөл чинь юм а гэдэг нэг та түрүүн хэллээ шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө надад айгүй тийм зөв уриалга юм санагдлаа. Яалтчгүй яг энэ нэг барьерыг даваад өгчүүл танад бүхэл бизнес эрхлэж байгаа хүмүүс танаатай хамаатай гэж өөрийгөө ойлгочвол амар ахгүй тийм ээ. Харин тийм ер нь бол тэр л айгүй чухал байгаа даа. Ягаад тэгэхээр монголчууд чинь за надад тулгархгүй гэл би ч гэсэн та санаж байгаа бол ковидор хүмүүс чинь Монгол ковид тусдгүй л гэдэг чинь гэтэл яг ингээл бизнес дээр гараад ирэхээр яг адилхан проблем байгаа байхгүй. Бид хэд өнгөрсөн 5 дахад бас найз нөхдөөрөө уулзаал яг адилхан проблем ярьж л бизнесийн нийтлэг асуудал. Бизнесийн проблем. Тэгээ за нэг хөгжилтэй юмнууд яриад үргэлжлээ явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол хүссэн үсээгүй би өөрөө бас янз бүрийн юмнууд дээр арцл намын юмнууд дээр бас очиж үгээ хэлжсэн. За окей зарим руу намайг оруулахгүй ч юм уу те. Тэнгүүд танхимын дэрэгт гэхээр давуу тал нь ерөөсөө тийм юм бэл. Танхим чи өөрөө угаасаа дүрм юу н одоо гол зорилго нь төр хувийн хвшлиг хооронд нь холбоо юмнуудын нэгсд учраас танхимын дэрэгт зөвлөхээр одоо нөгөө бидний яриад байгаа хүсэж байгаа юм нь энэ зөвхөн нэг хүнийх биш юм байна. Нэг индастри эсвэл жижиг дунд бизнест байгаа проблем юм байна гэж үзээд арай илүү нөгөө нэг чихэн онгоогоод арай илүү одоо жишээ нь уулзаад ярилцах юм бол айгүй нааштай хүлээж авт юм билээ.
Тэгэхээр тэрийг бид нар энэ жил ер нь бол албажуулаад ер нь бол араас нь цаасаар өгөөд одоо тэр чинь 30 хоног моног гэх юмнууд байдаг штэ. Хариу морийг нь аваад тгээ явмаар юм байна гэд одоо яг тэр бодлого юу хариуцсан дээр нэг хуулийн фирмийн эмэгтэйг захирлах юм одоо жисгийн югаар ярьчлаа л да. Дарга гэх юм уу ямар ч тэрийг хариуцуулсан байгаа. Тэгээ яг юм чи хөгжижл байгаа гэдэг шиг манайхсан зах зээлд хөгжиж байгаа юмнууд сайн талууд байна. Тэгээ жоохон хурдлуулмаар байна гэдэг ч юм уу те. Тэгээ та бүхэн тэрийг одоо хариуцж байгаа хүний хувьд илүү хурдлуулах байх. Тэрэн дээр нэг тодруулга бас яачлаа. Түрүүн бол яг төр хувийн хвшлийн гүүр гэдэг нэг үүргэн. Тэгээ бүтэн үүргэн бас биш те. Энэ хоёлоо залруулчих. Гадны байгууллагууд бас одоо өөр улсын, өөр хотын, өөр бүсийн нөгөө танхимууд байдаг. Энэ танхимууд чинь хоорондоо бас холбоотой. Тэгэхээр ерөөсөө энэ мэдээллийн энэ бизнес ашиг сонирхол нэгтэй, адилхан зорилготой, нийтлэг зовлонтой ийм хүмүүсийн ерөөсөө дунд нь байгаа хаб байна. Энэ хаб дотор одоо орох хүссэн үсээгүй орсон хүн л одоо тэр бизнесээ хийн шүдэ гэдэг нэг ийм юмыг бас залруулчих. Тэр ганцхан төр хувийн хвшлийн хоол бичиг солилцдог биш шүү гэж. Тэр бол яг ганц policy тал дээр л одоо тэгж нэгсэн. Юугаар бол угаасаа бид хэдийн зарим нь бол одоо экспорт нь гаргадаг бизнес, янз бүрийн бизнесүүд байгаа. Тэгэнгүүт эн чинь өөрөө нэг улс болгонд байдаг бүтц байгаа даахгүй. Chamber of Commerce гэдэг. Тийм болохоор одоо юу гэдэг илүү амар одоо гадагшаа юмнууд хийгээд ихтэй тэрэн дээр бол одоо тусламж дэмжлэг айгүй амар юм билээ. Тэгвэл нөгөө энийг бид нар чинь нөгөө зөвхөн томчууд буюу том бизнесүүд нь л ашиглаад одоо жишээ нь би ч гэсэн ер нь бол баг энэ нөгөө топ 100-ийн л юм шиг юм бодож байгаа шүү дээ. Тэгэнгүүт бид нар өөрсдөө ингээд залуучууд нь өөрсдөө манлайлаад энэ боломжуудыг ашиглах хэрэгтэй юм билээ. Би тэгээд сая хэдэн сард л захирал шинээр томилогдсон захиралтай уулзсан танхимын. Тэгээд хэлсэн чинь уг нь үгүй шүү дээ. Та хэд ч гэсэн welcome шүү дээ л гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө нэг мэдээллийн урсгал байхгүй. Тэгээд дээрэс нь бид нар за ингээл нөгөө одоо юугаар ярьд би өөрөө нэг IT-ийн чиглэлээр ажилладаг болохоор IT-гээр хүн чинь шууд толгойн ингээд зогсчдаг энэ нэрээс би ойлгохгүй юм байна. Яг тэрэн шиг бид нар ингээд орхицсон бид юм лээ. Тэгэхээр энэ дээр бол нэлээд боломжийн юмнууд байгаа. Одоо жишээ нь сая та нөгөө нэг networking гэж ярьлаа шүү дээ. Тэнгүүд бид нар энэ жил бол нөгөө нэг амар сүртэй зорилт авахгүй. Ер нь бол том зорилго бол SME-ийн орчныг сайжруулах зорилготой. Хоёрт нь болохоор бид нар чадваржуулах хэрэгтэй нэг сургалтууд улиралдаа нэг сургалтууд хий гэж бодоод байгаа. Эхнийх нь бол нөгөө IT, AI чиглэлийн ямар та одоо яг бизнес удирдахад яг юу мэдчих хэвтэй те. Тэгээ нэг юм мэдчихэж одоо тэр нэг технологи IT-га ашигладаг байхгүй. Тэгэхгүй нөгөө нэг тэгэхгүйгээр одоо жишээ нь энэ талд нэг хүн IT-ийн менежерийг авчдаг нөгөөх нь хийх ёстойгоо бодцдаг. Гэтэл яг нөгөө нэг компани даяараа тэр чинь хэрэгжихгүй шүү дээ. Нэвтрэлтэн тийм. Тэгэхээр удирдлагын хувьд бол бас нэг чадваржуулах тал дээр тим чиглэлийн нэлээд дөрвөн төрлийн юмнууд заахаар бодож байгаа. Бизнесийн нэтворк дээр болохоор танхимын зүгээс нь юу яд юм бэ? Бизнес breakfast гэдэг энэ жилээс бас үргэлжлүүлээ хийж байгаа. Тэн дээр бол бид нар зүгээр ингэ саналаа идээд зарим нь хамтарч ажиллана. Зарим дээр нь одоо жишээ нь яг нөгөө нэг чиглэлийн индастри, чиглэлийн үйл ажиллагаа гэх юм уу те. Яам ч юм уу. За энэ яамыг авчираад энэ талаар яа гэх юм бол өглөөний уулзалтан дээр навчрыг. Сая эхнийх нь уулзалтан дээр 4 хуулийн төсөл ярьсан. Их төвшин гишүүн ирсэн. Тэгээд нэг 4-5 гишүүн ирсэн. Энэ боломж бол танаа зөвлөл буюу танхим дээр л байгаа. Танаас хэн нэгэн бас нэг жижиг стартап нэг яамыг дуудаад талцуулга авчдаг юм байхгүй тийм ээ. Гэхдээ харин тийм ингээ павер нь танад байгаад байна шүү дээ. Боломж нь байгаад байна. Одоо машин гэх юм уу, түүл гэх юм уу нэг арга бол танад байгаа. Энийг залуучуудаа онцгойлон хэлье. Нөгөө томчууд ч ашиглаад байдаг юм байна. Тэр ашиглаад байгаа томчуудын буруу биш шүү. Та хэд өөрөө ашиглахгүй байгаад байна. Тэнд чинь тийм гоё боломж байна. Энэ зөвлөлгөө боломж байна. Харьцаараа гэж. За энэ дээрс илүү одоо та хэд судалдаг илүү нөгөө дата мэдээлэлтэй байгаа хүний хувьд яг одоо манай SME-гийн буюу жижиг дунд бизнесийнхэнд тулгамдж байгаа манай одоо 3 асуудал тий. За одоо SME эрхэлдэг хүн байла. Нийтлэг тулгамдаад тэгээд ингээ өсч чаддаггүй. Өдөр хоногоо өнгөрөөд нэг survival бизнесүүд яваад идэх чинь яг юуны учир юм бэ? За тэн дээр бол одоо жишээ нь юунууд ер нь бол ийм юм бэлээ. Манай нэг найз зүгээр яг энэ нэг түрүүний түүх болгоо ярих юм. Манай нэг найз ингээд намайг Америкт тогт хамт байж байгаад витамины бизнес эрхэлсэн оруулж ирдэг ус байхгүй. Тэнгүүд нэг томчууд ч лобби хийгээ шууд витаминыг 20 саяар зөвшөөрлөгдөх болгоцсон. Ингээд нөгөө нэг жижиг бизнесүүдийг чинь одоо юу гэдэг юм яач тийм лээ. Томчууд чинь одоо лобби хийгээд
боогод гэх юм уу төртөө нийлээд. Тэгэхээр бидний хувьд болохоор одоо зүгээр харж байгаа хамгийн тулгамдж байгаа юу гэхээр нийгмийн даатгалын шимтгэл гэдэг юм чи аюул том болцсон. Тэгээ хүмүүс болохоор компаниас төлөлдгийг хүртэл хасаа хийцэн те. Наа чин татвар биш миш гэл ингээл те. Дараагийн асуудал нь нөөтийн асуудал байгаа да. Нөөт ч одоо нэг 50 сая болж иж нэг юу ядсан шүү дээ. Нөөт төлдөг болдог те. Тэгэнгүүт 50 сая гэдэг чинь өөрөө хууль гарч байхдаа хэдэн жилийн өмнө гарчсан 10 жилийн өмнө гарсан уу те. Тэгэхэд одоогийн 50 сая чинь тэр үеийн 50 сая ч одооний баг 500 сая ч юм болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр 50 сая нь бол мангар хурдан хүрчдэг. Тэгээ нөгөө нэг ер нь боломж ерөөсөө олохгүй байгаа да. Тэгээд дээрэс нь тэр нэг зөвшөөрлийн асуудал бол айгүй том проблем байгаа байхгүй. Одоо зөвшөөрлийн авах гэж бас 80 болно. Эсвэл зарим томчууд нь лоббидж жагаад зөвшөөрлөлт олгоочт юм бэл. Энэ дээр бас нэг залруулах нэг хийчээ. Нөгөө зөвшөөрөл заримдаа болохоор бүр огт буруу байхгүй байх хэрэгтэй тий. Эсвэл одоо нөгөө чинь нөгөө стратегийн бүтээгдэхүүн эсвэл нөгөө хүний эрүүл мэндтэй холбоотой учраас эмнэлгийн салбарт бол зөвшөөрөл байхгүй болохгүй гэл ингээд байхгүй тухай ярих биш. Дооз нь ямар байх тухай яриул их зүгээр байгаа юм тийм ээ. Тэгэхээр таад маань энэ дээр яг ямар юм хийж ийнө шинжилгээ хийгээд жишээлбэл 13 гаруй хэсэг хэрэгтэй юм уу тийм ээ. Эсвэл зарим нь болохоор зөвхөн би юм хийж байгаа шүү гэдгээ төрдөө мэдээлээд төрөнд тэрийгээ сүлд нь болохоор манай ноолуурын зах зээл дээр тэдэн хүн ажиллаж байна. Тим цар хүрээтэй. Эмийн зах зээл дээр ингэж байна. Саяны жишээ авах тэр нөгөө хэл гайлаар витамин оруулж яадаг байгаа нь зөв юм уу буруу юм уу? Эсвэл асуудал гарах юм бол биднээс нэг жижиг эсэмэгээ би дэмжих чинь гээд асуудал гарвал хордсон хүнийх ч юм уу эрүүл мэндтэй холбоотой асуудлыг нөгөө хариуцах чадамжтай хүн үгүй юу гэдгийг ер нь хэн хаан судлаа гэж яддаг юм. Яг го тэр бол таны хэлж байгаа яг зөвлөлтөө угаасаа нөгөө нэг юунаас хамаарад одоо чиглэлээсээ хамаарад ер нь бол одоо жишээ нь зөвшөөрөл нь хэр байх юм яах юм те тэднэр нь бол өөр байх хэвээр. Тэгвэл ер нь бол шат дамжлага нь бол айгүй их байгаа да. Тэгээ нэг сул тал нь юм бэлээ. Монголч нөгөө өөрөө дата гэх юм уу юмаа одоо institutional memory гэж яриад тийм л бас нэг талаараа нөгөө түүх мөхүүдийн сайн мэддэггүй юм бэл. Одоо жишээ нь манай IT-ийн салбар дээр гэдэг чинь юунууд хөнгөлт урамшуул одоо татварын тийм хөнгөлтүүд юунууд гаргасан байхгүй 2-3 жилийн өмнө. Одоо л хэрэгжихгүй. Ягаад тэгэхээр нөгөө хідэн хүн ажиллаад байгаа хідэн төгрөг олоод байгаа тэрийг гаргаж чадахгүй. Тэгээ журмаа гаргаж чадахгүй. Ингээ хідэн төгрөгийн хөнгөлт буюу нөгөө хэмнэлттэй эсвэл нөгөө татаас өгөөд байгаа юм байна. Хинд өгөх гээд байгаагаа мэд тооцож гаргая гээд. Тэр чинь ингэж шүү дээ одоо нөгөө нийгмийн даатгал дээр болохоор нэг арай өөр кодоор тэр хүмүүсийнхээ татварыг төлдөг байхгүй нийгмийн даатгалаа. Тэрэн шиг нөгөө энэ компаниуд нь яг энэ мэдээллийн технологийн компаниуд нь яг ямар хідэн компани байгаа хідэн дөрөг олоод байгаа яадын хідэн гэдэг судалгаа гаргаж чаддаг байхгүй. Уг нь бол төрд байгаа шүү дээ. Мэдээлэл нь байгаа. Тийм. Тэгэхээр тэрэн дээрээ ер нь бол ажиллаж чадахгүй байгаад энэ гэж хараад байгаа. Тэгэхээр энэ өөрөө нөгөө нэг яг хуу би зүгээр харс дээр нөгөө энэ нэлээд олон хилцүүлэлт ороод хүмүүсийг сонсоод яг энийг хийдэг хүн айгу цөөхөн байт юм л. Тэгээ нөгөө дарга нар нь айгу хөөхөт юм шиг л шүү дээ. Тэгээ нөгөө хүмүүс шүнжээ оройчин ажиллаад нөгөө юмаа гаргаад идэг яам маамных нь юмнууд. Тэгтээ нөгөө тэгэнгүүт нийгмээсээ тасарчт юм л. Нийгэмд ямар юм байгаад байгаа юм гэдэг. Тэрэн дээр л проблем байгаад байна. Тэгэхээр зарим зөвлөлүүдийг магадгүй одоо энэ танхимын хууль мөл гэж янз бүрийн өөрчлөлт ороод байгаа юм билээ хилцүүлэг явагдаад байгаа. Тэгэхээр зарим зөвлөлүүдийг нөгөө нэг тэр холбоод танхим ахимлон шилжүүлмээр л юм санагдаж байгаа бидний хувьд бол тэгж хараад байгаа. За тэрэн дээр ажиллаж байгаад одоо бид хэд чинь хүн шүмжлэгтэй л амархан та хэд маань ажиллаад бас цаг заваазаараа явж байгаа туйлын баяртай байна. Энэ дээр бид манай нэвтрүүлгийг илүү нөгөө бизнес эрхлэгчид илүү сонсдог санхүү нэтрэ гэдэг утгаараа. Тэгээд тэр утгаараа хоёулаа зөв бодит юмнуудаа бас яриул илүү тоо тэ нэтрэтэг яриулах тэдэнд өгөөжтэй байх шүү. Хоёрдугаарт нь болохоор бидэд ярьд юм. Одоо түүцний бизнес байла. Нэг small enterprise мөн. Тэгээд тэр түүцний бизнесийг гоё дэлгүүр байх юм бол бай. Түүц бол муухай гэдгийг би бол жишээл асар эсэргүүцдэг байхгүй. Түүц байгаад медиум болоод small байж байгаа медиум болоод дээшээ том бизнес giant болох энэ замыг өөрсдөө барьчаад төрнө. Ямар нэгэн байдлаар зөвшөөрөл гэдэг юм уу, татврын дарамт гэдэг юм уу те эсвэлтхүүч юм уу, ямар нэгэн байдлаар өөрсдөө тэр тогтолцоог энэ орчныг бий болгохгүй байж иж түүцийг муухай гэд халж байгаа нь буруу. Яг онлоороо идеалаар болох юм бол тэр түүц чинь нөх хүсээд байгаа гоё моол болтлоо томорчих юм бол тийм ээ хотод тэр зовлон байхгүй болчихлоо хүчээр бодлaalцлаад байх зовлон байхгүй болчихлоо гэдэг шиг. Тэгэхээр энэ дээр жишээлбэл та хэдийн зүгээс яг ямар арга хэмжээ авч ажилдаг вэ? Эсвэл та хэдийн бас хүрч чадахгүй байгаа зүйл юу вэ?
мэдээж та хэд маань гэхлээр бүх юм шийдчихдэг хүмүүс биш. Дамжуулагч байгаа шүү дээ. Тийм. Яг хөө ер нь бол яг хөө бүгд л яг тийм гоё өөдрөг гэгээлэг бодолтой бид эдийн хувьд болохоор аливаа асуудал дээр одоо гомдлоод байх биш. Одоо жишээ нь яг юу талаасаа гэх юм бол Америкийн зүгээр ингээд статистикийг харах юм бол яг Америкт ажиллаж байгаа буюу нөгөө цалин аваад ажиллаж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэрний 90% нь ер нь бол жижиг дунд бизнес ажилтдаг хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр Монголын хувьд яг ямар юм бэ гэхээр бас статистик нь асуудалтай. Тэгэхдээ ер нь бол тэр зүг рүү явж байгаа байх гэж харж байгаа. Намайг одоо юун дээр нийгмийн даатгал дээр би нэг юун дээр 2 жилийн өмнө очиад бас нэг данс мас хаана гээл тэгсэн чинь тэгсэн байхгүй. Та нарын мөнгө бол хамаагүй тий. Бараг бүх 90% над юунаас том компаниудаас авчт юм а гэд загинж исэн. Тэгэхээр ер нь бол би тэр 90 80 ирлээд өгч байгаа байх гэж хараад байгаа. Тэгэхээр энэ өөрөө юу гэхээр энэ орчин өөрөө амархан байж иж одоо юу гэдэг Америкт одоо би жишээ нь бас нэг 7 жил ажиллаж амьдэрсэн. Тэгэхэд за пиццаны газар ажиллаж байгаа байхгүй. Тэгэхэд нөгөө мэрэгжлийн яналт гэж ярьж байгаа шүү дээ. Food safety-гээс уцтаж байгаа байхгүй. Маргааш танад очиж шүү гэд. Тэгмүүд манайхан хойдлынхаа юмнуудыг янзлал те аяг угаагчин 3 дамжлага байдаг те тэр мэргээ хийгээл ингээл бэлдээд шалгалтанд ороод байгаа байхгүй. Тэгэхээр тийм юм нь тэр хүмүүс болохоор шалгалт гэхээс илүү зөвлөгөө өгөөд чиглүүлээ сайжруулад байгаа байхгүй. Тэр хандлага руу л явах хэрэгтэй юм байна гэж хараад байгаа. За энэ хүрээнд бид хэд болохоор одоо манай их төвшин гишүүнчин болохоор танхимын хүмүүс ерөнхийлөгч байсан. Тэгээ нэлээд олон хуулийн төслүүд дээр явж байгаа. Бид нар тэрэн дээр нь бас оролцоод одоо саяны зөвшөөрлийн хуулийн зөвшөөрөл тэгээ өшөө юуны татварын юун дээр ч гэсэн бас оролцоод яваач гэгээд бид нар ярилцсан оролцоод явж байгаа саналуудаа хэлээд. Тэгэхээр ер нь бол нэг тим юм руу зөвлөдөг одоо зааж өгдөг чиглэл рүү явуул зүгээр гэж хараад байгаа шүү дээ. Танаа зөвлөлийг би бас яг тэгж бодоод байгаа ш нөгөө та хэд нэг манлайлна гэхээс өөр манлайлаад явж байгаа одоохондоо нөгөө жоохон смол гэтээ ирээдүйд ер нь одоо том болох итвэх зүтгэл бүхий ийм залуучуудын нийтлэг ашиглалтыг сонсож хагаад хэрхэн одоо тэр хууль тогтоол журамд нь оролцол оруулахын тэрийг нь хөөцөлдөж явдаг одоо бас тий. Тэгэхдээ мэдээж нөгөө хүмүүсийн зөвхөн дуул хоолойг нэг захиа зөөдөг биш. Нөгөө хүмүүстэй за та хэд маань ийм хэмжээг өөртөө баг хууль гэхгүйгээр байж болох юм бэ шүү. Татвар дээр ийм байдаг шүү тий. Ингэсээ тэгсээрэ гэдэг ийм гэж бодоод байгаа. Зөвлөе гэж бодоод байгаа. За тэгэхээр дараагийнх нь одоо бидэд ингээд тэр түрүүн нэг ярьчлаа штэ. Энэ байгууллагад чинь орохлоор ямар value авах юм? За жишээл би өнөөдрөөс ингээд танай байгууллага сонирхъя л да. Тийм ээ. Тэгэхээр яах юм? Одоо ямар үндсээр нэрдэг юм? Юу болдгийг те? За ер нь бол яг уу миний зүгээр бидний харж байгаа болохоор юм байгаа да. Хүн чинь яг ингээд нэг бизнес хийгээл юм хийгээд ирэхээр нэг юм дээр очиод тулаад байгаа байхгүй одоо жижиг дунд бизнесүүд юу гэхээр одоо яг төрийн асуудлууд, проблемууд, хүний нөөцийн асуудлууд тулаад ирж байгаа байхгүй. Тэгээд ирэнгүүт одоо жишээ нь яг энэ зөвлөл дээр очиж юм хэлэх хэрэгтэй юм. Яг тэр ганцаараа бичүүгээрээ явахаар угаасаа одоо та хэд харсан л нэг шүүхийн маргааш ингээл зарим сонсохчгүй баг уулзчдаггүй. Тэгээд ирэнгүүт хүссэн бид нар яг нийлэх хэрэгтэй юм. Нийлэхээр ахаад нэг баахан төрийн бос байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ танхим нь өөрөө яг ингээ бацах хэвээр нөлөөлөл албан ёсны юм байна нөлөөтэй юм гэж үзээд тийм үдсэн хүмүүс нь ирж байгаа. За тэгэнгүүт тэгээ ирэхээр тэр хүмүүсийн хувьд нөгөө нэг проблемуудаа бас нийтлэг проблемаа цаашаа дээшээ төрлөө оруулах, танхимлаа оруулах боломжтой. Хоёрдугаарт болохоор нэгэнт бид нар бас community болоо явж байгаа учраас membership энэ төр аваад танхимын гишүүнчлэлтэй тэгээд зөвлөлийнхаа бас нэг жижигхэн жилийн төлбөр төлөөд бид нар дотооддоо болохоор мэдээж ахаад түрүүний нөгөө нэг ярьсныг сургалт орё гэдэг ба штэ. Тэр сургалтуудаа болохоор ер нь бол чигж янз бүрийн сургалтууд орё гэж байгаа. Нөгөө бие бинийгээ бас нэг чадваржуулаад авъя, мэрэгшүүлээд авъя гэх юм уу те яг хэрэгцээнд нь тулгуурлаад одоо жишээ нь тэр нэг IT-ийн чиглэлийн дараагийнх нь болохоор маркетинг, сейлсийн бас чиглэлийн дараагийнх нь харилцагчийн үйлчлэгээ оны эцсээр болохоор санхугаа хэрхэн авах тухай тийм санхүүгийн чиглэлийн сургалт орё гэдэг байна. Ер нь бол дандаа нэг удирдлагын багийн менежер захирлууд байгаа. Тийм болохоор дараагийн бас нэг том бенефит нэг бол network буюу одоо жишээ нь танхимын тэр 100 топ 100 муу байна уу те эсвэл хоорондоо бас network-ийн дахиад нэг олон улсын байгууллагууд, төрийн байгууллагуудтай бас асуудлуудаа шийдэх тийм network-ийн ивентүүд одоо дараагийн юм дээр болох миний бодлоор залуу юунуудыг дуудаж тийм ивент хийх гэдэг.
За тэгэл одоо жишээ нь сая бол нөгөө нэг засгийн газрын гишүүдийг бүгдийг дуудаж ирээд юу өглөөний breakfast хийгсэн байхгүй. Тэгсэн чинь тэр хоёр нь засаг унчлаа л да. Тэгээд ер нь бол нэг 5 6 гишүү ирээд яг засгаа томилсон. Ерхий сайдаа томилсны дараа ирээд шууд тэр 4 хуулийн төслийн тухай ямарсан бид нар танилцуулаад санал онол аваа явсан. Тэгэхээр харин айгүй том боломжтой харагдаад байна л да. Юунд ингээ түүц эрхэлж байгаа нэг бит митэн тийм ээ. Тэр засгийн газрын гишүүн сайд нар тийм ээ. Эсвэл их хурлын гишүүд ирээд нэг брифкаст ингээ миний асуудлыг сонсох энэ боломж ер нь гудамжинд байхгүй шүү дээ. Тийм ээ. Яам дээр байхгүй. Тэгэхээр энэ боломжийг танах гаргадаг гэдэг чинь бүр айгүй сайн павертай санагдаад байна л да. Яг үнэхээр тийм павер. Тэгэхээр юу гэдгийг энэ дээр та хэд маань нэг систем гэдгээ одоо бий болцсон байгаа л гэдэг энгийн хүмүүсийг бодвол. Тэгэхээр тэр бүгдийг бусдадаа сургаад тийм ээ. Ялангуяа нөгөө стартап чинь бүгд л гараас эхэлж байгаа нэг дэг технологиг төсөөлөх юм бол нэг нэгнийхээ сурсан юмыг дараагийнхан сураад явцдаг ч нэг тийм ээ. Тэр нэг сургалтын нууд бас байна уу те систем. Тэр нь одоо яаж яадаг юм? Сургалт явуулна гэхлээр. Гэхдээ яг зүгээр ер нь зүгээр яг нэг дотоод сургалт л гэсэн үг л те. Дотооддоо ер нь бол яг танхимын зүгээс энэ жилээс та хэдийн юмд бас өөрсдөөсөө суралцъя. Тэгээд бас цаашлаад тэр топ 100 өөр юудаар танхимч өөр 21 аймаг салбартаа. Тэгээд орон нутгуудад бас очиж сургалт орооч. Яагаад тэгэхээр энэ нөгөө нэг ингээ юу одоо яг тренд болоод байгаа гэх юм уу? Яг хүнд удирдагчийн хувьд одоо жишээ нь мэдчих хэвээр асуудлууд байгаа даа. Одоо жишээ нь та ингээл бодохгүй маркетинг борлуулалт гэхээр одоо захирал хийдэг хүн чинь яг үнэхээр маркетинг хийж байгааг бол мэдэхгүй шүү дээ. Энэ захирлынхаа хувьд сонсон тэгтэл гэтэл нөгөө нэг жижиг дунд бизнес чинь өөрөө баг тэр хүн чинь өөрөө юу штэ цэвэрлэгч нь жолооч нь манаач нь маркетинг селс борлуулалт те бүгднөө ордог учраас тэгэхээр нөгөө нэг том зургаар нь мэддэг байж чадвартай байж яах юм бэлээ. Тэгээ энэ хүрээнд болохоор саяны нөгөө нэг нетворкинг ивент буюу хуулийн хилцүүлэг дээр манай хаан банкны бас нэг тэргуун дэд орлогч ирсэн. Би бас хаан банкнд урд нь ажиллаж байсан. Тэгээд бид хэд нэг ийм чиглэлээр нь сургалтууд ингээд зөвлөм мөвлөгөө хэлсэн чинь шууд тэгжилээ. Окей, манайх Европын холбооноос залуу бизнес эрхлэлд зориулсан мөнгө босгож авч байгааг нэ. Тэр нь яг 35 нас хүртэл юм билэ. Тэгэнгүүт хаан бизнес актам дээр танахыг яая. Танаа гишүүдий чинь сургая ингээд холбоотой интеграст орчих. Сургая гэж байна. Яаж сурах вэ гэхээр тэр нөгөө нэг залуу бизнес эрхлэгчд гэдэг байгаа тэр зээлчин болохоор одоо бол нэг эмэгтэйчүүд зориулсан зээл голомтынхыг олгоод байгаа шүү дээ. Өмнө авна гэд тэрэн шиг яг залуучууд зориулсан бизнес зээл гэсэн үг. Тэгмүү тэн дээр болохоор бид нар нөгөө яриад байгаа яг яалчгүй нөгөө төслөө бичих ч гэдэм юм уу те юмаа бич цанхуугийн тооцоолоо бич энэ юмнууд дээр яалчгүй муу байдаг. Одоо нөгөө нэг 9 бус юм руу тэрэн дээр хаан банкны явждаг шүү дээ. Тэгмүү хаан банкны бизнес актем дээр бид нарыг хамтраад сургаад авъя. Тэгээд тэндээсээ хүүхдүүд захирлууд нь юунууд нь ингээд төслөө бичээд бараг зээл авах. За зээл олох нь гэж бодлоо яриад яг үү зүгээр яг тэр процессд нь туслаад амархан болгоод үгүй гэсэн хамтрал ямарчсан. Саяны өнгөрсөн 7 хоногийн өглөөний брейкфаст дээр ямарч ихний тийм санал өгсөн бидэд. Тэгэхээр энэ бол айгүй үр дүнтэй л явж ийн гэж харж байгаа. 26 бол энэгээр нэгэнтээ одоо нөгөө залуучуудаа боломжийг танилцуулж байгаа навтруулаг юм чинь. Бас нэг юу гэдгийг нөгөө fear of missing out гэд хоцорж байгаа мэдрэмж чинь яг өдөмөр санагдаад байна л та би. Тэгээ энэ болгоныг боломж чинь тийм ээ томчуудад л байгаад байт юм биш юм аа. Уг нь байгаад байгаа. Тадж байна. Энд одоо бүр би байна шүү гэд нэг хүн нэвтрүүлж ороод байна. Тийм ээ. Гэтэл энэ дээр нөгөө том түрүүн ярьлаа шүү дээ гомдлохгүйг гэж. Хорооны нас гэр өгвөл гэдэг шиг бити байгаа чи. Та хэд үнэхээр одоо стартап гэдэг чинь бол та лидершип бизнесийн одоо түүчээ манлайлагч фаундерийнхаа тэр нэг арга барилд байх ёстой шүү. Фаундер хүн ямар байх ёстой? Тэр лоббигаа хийдэг байх ёстой, гүйж хараадаг байх ёстой. Хаана юу явж байгаа тийм ээ? Мэдээлэлд ойрхон байх ёстой. Мэдээлэл павер гэдэг. Тэгвэл энд нэг хүн газар зөвлөл гэдэг газар одоо ингээд павер нь байна аа. Надад ийм боломжууд байна аа. Хаан банкны ийм одоо интеграцууд байна аа. Тийшээ хурж яд ингээд engagement-аа үүсгэх хичээл гэдэг зүйл байна шүү дээ тийм үү? За тэгэхээр одоо нөгөө нэг илүү танаа байгууллагыг яаж холбогдох яахын хийхин те яг ийм боломжууд value measurable гэдэг байгаа шүү дээ. Одоо нэг юм гоё штэ зээл авч болно гэх биш. Одоо яг саяны хаан банк
тэдэн төрөг юм байна. Тийм хүүтэй юм байна. Жишээлбэл ийм боломжийг манахаар дамжуулан дахиад дараагийнхтар байх юм бол манай нэрийн өмнөөс танаа хүсэж байгаа харьцмаар байгаа байгууллагатай чинь жишээлбэл холбож өгөх боломж байдаг уу та хэд? Тэг ер нь бол хамтралууд бол зөндөө байгаа. А яг саяных дээр бол яг бас засаад хэлэхгүй бол бид хэд яг ер нь бол олгоно гэхээс илүү хамтраал бий болох юм билээ. Одоо юу гэдэг мөнх эрдэн хийгээд ч юм уу эсвэл энэ бид нар зүгээр ингээ боломжуудыг хамтдаа бий болгоод хамтдаа зүтгээд хамтдаа тэрийг бас өөрсдөө хүртээд явах юм байна гэж харсан. Тэгээд хамтардаг юунууд бол зөндөө боломжууд бол байгаа. Одоо жишээ нь юунууд дээр сая өнгөрсөн оны хэд чинь Европын нэг тийм юу чуулган болсон. Бизнес хөрөнгө оруулалтын чуулган гэл тэгэхэд тэн дээр гэдэг чинь манайхныг бас хамтраад та зохион байгуулалтын дээр нь ороод өгөөч гэл ингээл. Ер нь бол нөгөө нэг нэлээд их төрлийн юмнууд дээр энэ залуучуудыг чинь залуу бизнес эрхлэгч айгүй хэрэгцээтэй байт юм байна. Тэр нь айгүй ховор гэх юм одоо жишээ нь нөгөө нэг юу гэдэг тэр залуучууд нугас завгүй учраас ч гэх юм уу мэдэхгүй байна л да. Яагаад тийм нөгөө нэг тийм хүмүүс бол хамтрыг гэдэг боломж нь бол айгүй байгаад. Магадгүй хайж олдгүй гэж магадгүй. Тэр утгаараа яг танхимын дэрэгт байдаг учраас хайж болоход айгүй амар юм байна гэж харсан. Тэгээд хамтралууд айгүй их санал ирдэг. Одоо жишээ нь өнгөрсөн жил гэдэг чинь бас евро манайхан чинь Сингапур руу бас юугаар явсан. Англи руу бас яваал ингээл те. Ер нь ингээ нүг эмэгтэй бизнес эрхлэгчдийн хүртэл боломжууд байт юм лээ. Тэгэхээр бидний хувьд болохоор боломжийг бол зүгээр 100 өгнө гэхээс илүү яг шууд өгөхөр юм нь бол одоо бид нар энэ жил бол 4 сургалт орё гэж байгаа яг гişүүдтэй. За 4 ивент багтаа тэр нь нэтворкинг ивент. Тэгээд одоо юу гэдэг яг нөгөө нэг яриад байгаа нөгөө нэг бодлогын түвшинд бид нар нөлөөлөх үүсгэн юм дээр одоо өнгөрсөн жилүүд бид нар зүгээр яриад очиод нөгөө саналаа хэлээд гэсэн бол араас нь яг ингээд алтан бичгээр юмудаа өгөөд фоллоу ап хийгээд ямар нэгэн бас нэг ганц хоёр ч гэсэн тэр заалтуудыг сайжруулад өгчүүл зүгээр юм байна гэдэг нэг фоллоу ап хийдэг. Тэгэхэд төрийн бус байгууллага мөн хин нэг хувь хүнээс илүүтэйгээр та хэдийг авна. Хүлээж авна. Тийм бидний хувьд бол нөгөө танхимын зүгээс алтан бичгүүлэлтэд өгчнө гэсэн үг л дээ. Тэгэхээр хүссэн үсээгөөс түрүү нөгөө дуудахаар бараг хүрээд ирдэг гэдэг чинь нэлээд юутай юм билээ. Сонсъё гэсэн бодолтой байт юм билээ. Одоо нөгөө танхим энд орж ирэхээс өмнө бол танхимын зөвлөлөөс өмнө болохоор би бас төрийнх нэг чинь бас арай л бас болохгүй байна да. Юм сонсохгүй нэг сонсъё гэж боддсон билээ өөрхөн. Тэгэхээр нөгөө нэг яг ингээ нөгөө нэг зөв газараасаа л сонсох сонирхолтой. Тэг үгтэй хүн болгон сонсоод харж бас хэцүү шүү дээ. Тийм болохоор тэр хүмүүсийн хувьд одоо юу гэдэг намын тэр бүлэгч гэдэг юм уу те эсвэл энд нөгөө нэг бизнес American бизнес юу гэдэг лээ нэг амч гэдэг юм уу тиймэрхүү. Тэгэнгүүт хамгийн том нөлөөтэй нь бол танхим байгаад. Тийм. Түрүүн гişүүд ч гэсэн угаас өөрсдөө хэлжлээ лээ. Тэгэхээр нэтворкинг гэдэг түр ярьлаа. Би ойлоос түрүүн орчилж ярьж гисэн. Танилцуулаад нэг брекфаст идээд байгаа даач биш юм шүү тийм ээ. Яг тэр одоо жишээлбэл ингээд нэг агаа мэдэхгүй нэг нөхрөө явуулчлаа гэж бодъё л да би. За өнөөдрөөс итгэвчээд та нар очиж уулзлаа. Тэг гişүнчлийнхаа төлөв би төллөө. Одоо ер нь юу болох вэ? Өрнөлүүд нь тэр хүн нэг одоо цэцэрлэг хэсчлээ гэхээр өглөө тэдэн цагт яваад багш нь аваад нэг ингээд хөтлөөд анги руу наруулаад гэдэг шиг нэг юм дүрслэл үүсгүүл. Яг уу бидний хувьд болохоор ингэж гişүнчлийн хариуцсан хүн бол байгаа. Тэгээд ер нь дотоод ивентүүд зохион байгуулдаг. Одоо жишээ нь дотооддоо нөгөө бие биенийх одоо хоорондоо коннект хийгээд дээрэс нь проблемууд яагаад тэгээ нөгөө шинээр орж байгаа гişүүдтэй бол яг ямар боломжууд байгаа яа тийм те ийм боломжууд байгаа гэдгээ ориенташн маягийн бас уулзалт хийдэг. Тэгэхээр тэрэн дээр нэг улиралдаа нэг хийгээ явчихдаг. Сургалтууд нь ч гэсэн бизнес ивентүүд нь ч гэсэн ер нь бол улиралдаа нэг гэсэн таргеттай. Гэхдээ нөгөө түрүү нөгөө өөрсдөө боломжоо бий болгоно гэж ярьсан шиг тэрэн шиг одоо нөгөө нэг манаа нэг гишүүн бас нэг яг чиглэлээр ногоон эдийн засгийн тийм юу ч гэдэг яг тэрүүгээр сонирхдаг байжгаад энэ чиглэлээр бас бид нарт юм оруулъя. Энэ чиглэлийн уулзалт хийх юм бол асуудалгүй. Сургалт хийх юм бол бид өөрөө зохион байгуулаад хамтраад явчихна гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ хоёулынгийнх нөгөө манай нэвтрүүлгийн бас нэг онлайн хэсэг байгаа. Тэрнтэй их нийцж байна л да. Нөгөө дээр бид чинь нэг кастн дээр очиод лангууны ард бүх бараа тэгээд би мөнгө төлчингүүтээ бүх бараагаа хэлэнгүүд худалдагч навчирж өгдөг байсан тийм үү. Одоо чи яасан бэлээ? Би өөрөө ороод тэр дэлгүүр дотор тэр их бараанаас өөртөө таалагдсан, өөртөө хэрэгтэй бараагаа авдаг тийм үү. Яг энэ маягаар худалдаа айлжуулрын танхим бол ажиллах ёстой. Танах тэгж ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр та хэллээ. Биднээс нөгөө юм асуудах авдаг. Бид нэр юм шийдвэрлэх гэж байгаа биш юм аа. Бидэнд харин тантай интеграст орох
бүх холбоо сүлбээ нөгөө мэдээллийн хабууд нь манад байна. Гадныхч байна уу, төрийнхч байна уу, тийм ээ. Ямар сандаа тэр хэлж штэ нөгөө их хурлын гишүүд засгийн газрын сайдууд тэгэхээр сонсдоггүй биш, бүр сонсох гээд байдсан байх шүү. Зүгээр би энийгэл буруу ойлгоод байгаа юм байх шүү та хэд маань тийм ээ. Тэр сонсдог цэг чинь харин энд байх шүү. Тэр саатанд биш байх шүү, гудамжинд биш байх шүү, тийм ээ. Тийм ер нь бол бизнесийн чиглэлийн голыг энд л танхим дээр байгаа юм байлээ. Яг энэ классик буюу одоо идеал орчноор хэлбэрт нь та хэд маань ингээд системжүүлээд оруулаад ялангуяа нич маркет дээр зөвхөн залуучуудынхаа SME дээр гээд хандаад ажиллаж байгаа гэж ойлгож байна. Ойлголоо зөв үү, тийм? Зөв. За. Тэр нь их талархахтай санагдаад байна. Би өмнө нь болохоор яг танхимаар л төсөөлдөг байсан. Тэгээд танхим дээр том компаниуд лоббигаа хийж ил таараа. Тэгээд тэр компани буруу биш. Одоо лобби хийх танхим байгуулж байгаа юм бол хийх нь зөв. Тийм шүү дээ. Тэгэл тэд нар чинь нөгөө гол зорилго нь юм чинь. Platinum, Premium энтерг нөгөө өндөр татвар матвар өгч байгаа шүү дээ танхимдаа. Тийм болохоор бидний хувьд бол тэгэхээр нөгөө нэг хүнд чинь өөрөө нөгөө нэг та мэдж байгаа цаг хугацаа буюу энерги чинь ямар нэгэн байдлаар байгуулагчсаа адилхан нөгөө ресурс хязгаартай. Тийм болохоор тэнд өндөр өгсөн хүмүүс чинь лоббигаа хийгээд ирэхээр энэ талд нь байгаа бид нар ч юм өөр хүмүүсийн сонсох нь айгүй бага байхгүй. Сүүлийн хэдэн жил бол эмэгтэйчүүдийн танхим бол нэлээд идэвхтэй сайн явсан. Тэгвэл бид нар бол яг дараагийн араас нь л явж байгаа гэсэн. Тэд нар ч юм бол бүр нэлээд сайн ажиллаад нэлээд танхим дээр бол бүр зөвлөгөө өгдөг төв мөвтэй болоо. Тэгээд лобби мобын хүртэл өндөр болоо. Тэгээд голомт хүртэл баг woman owned гэдэг тийм юм уу бенчмарк өгөөд хамтраа яваад байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд бол хүсэж байгаа юм бол Монголын яг энэ жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн амьдралыг илүү айгүй easy болгох өөрсдийн хувь нэмрийн ямарчсан оруулъя. Тэгээ магадгүй энэ танхимын хууль өөрчлөлт дээр бол жижиг дунд бизнесийг хариуцсан баг тийм бас нэг жижиг танхим болох салбар танхим болдог ч юм уу те. Болох юм байна гэж зүгээр харж байгаа. Хэлбэр нь тухайн нөхцөл байдлыг шалтгаалаад зах зээлдээ таарад гэдэг шиг болох байх л да. Над бас нэг асуух юм байна. Одоо төсөөлөл авах гээд байгаа. Би бол анх одоо сонсогчтойгоо адилхан байр суурьнаар сандж байгаа шүү. Ингэж ойлгоод байна зөв. Өмнө нь яагаад тэгвэл тэр томчууд хийгээд байсан. Эсвэл нөгөө төрийн томчууд гэдэг юм уу те. Энэ томчуудтайгаа хувийн байгууллагын томчуудтайгаа ингэж хоорондоо болоод идэг. Ард түмэн сая хаягдсан. Татвар дээр яасан нэг нийт компаниудын 10 хүрэхгүй хувь нь нийт орлогын улсын төсвийн 90% бүрдүүлцдэг учраас тийм ээ 10 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг 90%-ийг ер нь баг гадна хайчаад байна. Энэ бол бизнесийн голтрлоор явчаад байна. Хит бизнесийн тал руугаа. Тэгэхээр одоо ч альва улсыг нэг ингээд жижиг дундтайгаа томтоо юутэй гэдэг ингээд нэг улсыг бүрдүүлж байгаа. Тэгээ pieces гэдэг пазлуудаа явах юм бол. Тэгэхээр тэр пазлуудын чинь орон зайг та хэд маань өөрсдөө одоо над хэлж байгаа үг гэж ойлгож шүү. Та хэд маань өөрсдөө итгэхгүй байснаар тэр боломжийг ашиглахгүй болохоор та хэдийн гарсан орон зайг чинь нөгөө томчууд нь төрийнх нь ингээд одоо улсаа авч явахын тулд өөр ирэхгүй хийгээд байна шүү. Тэр орон зай чинь ингээд байгаад байна гэдэг урилга одоо надад болон манай үзэгчид танилцуулаад байна гэж ойлгож байгаа. Тийм үү? Зөв. Ер нь бол тийм шүү дээ. Ягаад тэгэхээр бидний хувьд нөгөө нэг юу гэдэг тэр нэг өөрсдөө санал бодлыг хэлэхгүй гээл зүгээр за гомдлол орхичоор нөгөө хэд чинь тэрлүүгээ л анхаарал тавина. Энэ талд нэг залуучууд юм хийгээл би энийгээ сайжруулъя хөгжүүлъя ийм асуудал байна гэнгээ явах юм бол өсвөөс цагаа гаргаад сонсож байгаа байхгүй. Ягаад тэгэхээр бид хэд бас нэг талаараа маркетингд нэг хэрэгтэй шүү дээ. Танхимыг залуучууд төлөөлөө явж байгаа чинь тийм үстэй. Нэг тийм тэр талаасаа бидний хувьд одоо юу гэдэг зөвхөн одоо нөгөө нэг өөрийнхөө юг дотроо хямраад яваад байх биш. Яг адилхан зовлонтой хүмүүс нийлээд зовлонгоо багцлаад дэше өгөөд проблем солиушн хийлээ явах юм бол үр дүн айгүй амар юм бэл. Хурдан гарах магадaltaй. Бас нэг давуу тал танаа дээр байдгүй. Одоо жишээлбэл та хэд маань яг нийтлэг зовлонгоо сонсож байгаа зөв тийм ингээд нийтлэг нөгөө зах зээлийн нөхцөл байдлаа толдоод яг ховж биш өөрөөсөө туулсан хүмүүс нь SME-нүүд хурж ирээд бүх зовлонгоо яриад тий. За түрүүнд ярьла татварын хувь хэмжээ, за тэр нийгэмд даатгал ажиллагчоос олгож байгаа тийм ээ. За тэгээд нөөтийн босго гэдэргээ ярьлаа штэ. Яг энэн дээр аль нь зөв гэдгийг та хэд ямар дата дээр үндэслэж яадаг вэ? Буюу та хэд маань тэр төрийн датаар хандах ямар нэг ирэх байдгүй. Судалгаа хийя гэж байна. Хин нэг яамны мэрэгчлэлтэн биш. Та хэд маань өөртөө хийвэл хийх боломж байна. Бид хэдийн хувьд бол яг байхгүй. Гэхдээ танхимын хувьд бол гайгүй дататай юм билээ. Ер нь бол энэ жилээс тэрэн дээр бас хамтарч ажиллая. Юмнууд дээр санал бодол дээр ер нь бол ямар хилцүүлж байгаа хуулиудын төслүүдийн манайх руу явуулсан байгаа да. Тэгэхээр ер нь бол танхимч өөрөө бас 65 жил болцсон. Тэгээд
дата мата өөрсдөө судалгаа хийдэм билээ. Тэгэхээр тэрийг ашиглаад хийгээ явах юм байна гэж харж байгаа. Яг тэгэхээр бид нар чи өөрөө бас сайн дурын буюу одоо нөгөө юу штэ сайн дураараа нэгдсэн залуучууд учраас 101 хүн гаргаад ч юм уу тэр юмнуудын судлал хийхээр бас хэцүү. Тэгэхээр танхимын бүтцийг ашигламаар юм байна гэж харсан. Яг тэр эн чинь өөрөө айгүй боломжтой юм билээ. Төрөл төрлийн гадаад харилцаа, судалгаа юу гэдэг гишүүнчлэгээд тэрийг бид нар нөгөө IT-г ойлгодгоо гэдэг шиг л танхим гэхээр нэг томчгодл гэж бодоод орхисон юм байлээ л дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо манайтай нэгдээд хамтраад явах юм бол ер нь бол энэ өөрчлөлтүүд сайжруулалтын дээр оролцоод боломжуудаа өөрсдөө бий болгох явах боломжтой гэж харж байгаа. Жишээлбэл нэг байгууллага за нэг хувийн компани одоо би өөртөө жишээ авлаа гэж бодъё л да нэг хувийн байгууллага байлаа гэж бодъё. За улсын нөгөө бодлого чиглэл хаашаа явж байна тийм ээ. За тийшээ явхад нь одоо мэдээж нөгөө бодлого чиглэлээс гадна бандд гэж яадаг зах зээлийнх нь өргөм нарийн тий боломж багтаамж нь хэрийн за энэ дээр жишээлбэл өмнөх тренд нь ямар байсан юм миний хийж байгаа бизнесийг өмнө хэн нэг хийсэн л байгаа. Тэр тохиолдлууд яад ингээд нэг судалгаа хийя. Та хамтарч ажиллая. Энэ мэдээлэлээр хангаж өгөөч ээ. Гэвэл ер нь тэр процесс яад юм бол тийм байх уу? Тэрэн дээр бол ер нь тийм авч танхимаа дамжуул авч чадахгүй юу? Ер нь бол боломжтой гэж харж байгаа. Би өнгөрсөн жилийн уулзсан дээр ч гэсэн тэгжсэн. Асуудалгүй гайгүй ер нь өчгөр шинжтэй юм билээ. Тэгэхээр яг бидний зүгээс яг тэр боломжуудаа өөрөө хараад яг хариуцаад явах юм бол тэрийг бол хийх боломжтой гэж хараад байгаа. Ер нь бол энэ жилийн үед бид нар түлхүү яг тийм нэг датан дээр суурилсан тий мэдээлэл дээр суурилсан. Тэгээд өөрсдөө араас нь бас хөөдөг follow up хийдэг тийм чиглэл рүү явъя гэж хараад байгаа. Тэгээд тэр утгаараа бас яг нэг жисэгийн зарчмаар гэх юм уу жисэ дээр би бас байсан болохоор нэлээд 10 гаруй хариуцсан тийм хороонуудтай болгоцсон. Тэгээд тэр хороонууд нь ингээд юмнуудаа хийгээд явж байгаа гэсэн. Хоёлаа түрүүн вижн ярихаар би сүлд нь вижнээ хараад өсгөе гэж бодоод бидсээ одоо ирж ин л да нэг институционал чанар чи яаж орж ирэх юм бэ гэж. Тэгээд энэ дээр миний бас нэг бодож явдаг зүйл байдгийн. Аливаа зүйл нэг R&D мөнгө хайсан улс хөгжөөд байна гэж яриад байгаа байхгүй юу. Тэгвэл R&D-гийн чинь өөрөө R&D-гийн чинь үр дүн айгүй хэцүү гардаг. Тэ? Нэг судалгаа хийлээ үр дүн яг болох юм уу болохгүй юм уу. Гэхдээ R&D гэдэг өнцгөөс харах юм бол энэ болохгүй нэ гэж хэлэх нь өөрөө маш сайн үр дүн. Тийм ээ. Энэ болохгүй юм байна шүү. Баруун тийш явж болохгүй юм байна шүү гэдгийг судлаад олж байгаа нь өөрөө үр дүн. Гэхдээ мөнгөөр хэмжигддэг. Гэтэл чи эсэми чи өнөөдөр талхныхаа мөнгөн дээр татвар дээр чардаж байгаа газрууд ч té юун тийшээгээ болохгүй гэж үр дүн авахын тулд хэдэн мэрэгжилтэн суулгаад тэр нь мэдээж аналист айхтар нөхдүүдийг суулгацсан ажиллуулж явах зардал мөнгө нь юу вэ? Тэгэхээр хараад тайснаа эсэминүүд R&D хөгжүүлэгч өөрөө айгүй хэцүү юм байна. Энийг түр хийх юм уу? Эсвэл нэг том компаниуд хийх юм байна. Гिचглэр том энэ дүрмээрээ том компанид пуужинтай жижиг компанид R&D-гүй пуужинч байхгүй гэхлээр яаж уралдах юм? Яаж өрсөлдөх юм те? Тэгэхээр энэ дээр би илүү танхимыг илүү R&D-г өөрөө бариад тийм ээ. Одоо тэр хандив татвараараа гэдэг юм уу нэгжүүдээс авсан subscription fee гэдэг юм уу ямар нэгэн байдлаар төлбөрийн нэг систем байгаа шүү дээ. Ягаад бол value солилцоод байгаа юм чинь. Тэгэхээр тэр юм дээр илүү танаах нөгөө сургалт мургалтаа хийдэг л бол зүгээр татврын юм чинь ингэдэж шүү гэдэг нэг татврын байцаагчийн сургалт гэхээслүүтэйгээр ялангуяа танхим болвол та залуучуудын зөвлөл болвол энэ R&D судалгааны юм а хийгээд за яг үнэндээ чи гоё бизнес эрхэлж байна тий ундааны бизнес эрхэлж чинь гоё байна тийм. Гэхдээ ундааны бизнес эрхлэхийн тулд чамд ийм зам байна. Урт талд ч одоо ийм том компаниуд байж байна. Энтэй яаж өрсөлдөх юм? Ингэх юм уу, тэгэх юм уу? Тренд нь энэ байж байна. Чи энэ трендэд багтаж явж чадах нь өнтер гэдгийг баг ийм сонирхолтой байдлаар хийгээд явж ивэл яадаг юм. Тэгээд мэдээж R&D судалгааныхаа мэдээ гадаад чинь тэгдэг штэ. Илэх 25 оны ийм судалгаа тэдэнд хүрэх гэдэг ингэ байж идэг хүн авчил ашигладаг тийм ээ. Энэ тал руугаа яаж ер нь институцээ ер нь харж байгаа вэ? За яг энэ дээр бол яг бид хэдийн харж байгаа энэ нэг шинэ хууль түрүүнийг хальт ярьсан та нэг танхим чинь ер нь бол олон жижиг танхимтай болоод дээр нь бацдаг болох. Тэгэхээр манай яг энэ жижиг дунд залуу бизнес эрхлэгчдийн зөвлөхөө энэ бол тэг SME-гийн танхим болж болохоор юм байна гэж би зүгээр харсан. Тэгээд ирэх юм бол нөгөө институт маягаар одоо юу гэдэг яг энэ жижиг танхим гэсэн үг шүү дээ. Тэгээд ирэх нь membership нь ер нь компаниудаас аваад эхлэх юм байна гэж ойлгосон. Тэгэхээр ер нь бол баг бүх компаниудыг тийм membership руу оруулах гэдэг юм да гэж харсан. Тэгээд ирэхээр яг институт маягаар яваад ирэх юм бол тэн дээрээ яалтчгүй нэг тийм
судалгаа хийдэг, чиглэл зөвлөгөө өгдөг. Яг тэр энийг бүр official баг хүмүүс ажилуулдаг хэмжээнд очих юм гэж харж байгаа. Яг тэр одоогоор бол яг тийм боломж бол байхгүй. Гэхдээ бид хэд бол дотроо яг ярьдаг яг ингэж угаасаа одоо жишээ нь таад сонсон л бах зарим гадаадд бизнес хийхээр ийм ингэж хийж ирсэн шүүгээ бараг зөвлөгөө өгöd те. Танаа судалгаа чи юм шүү гэд. Нэмээд бүр детальны судалгаа авыг бол мөнгө төлөөд авдаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр тийм юм бол угаасаа байдгүй юм байл. Тэгэхээр энийг бол жижиг дунд бизнесийн яг ингээд танхим болоо явах юм бол бид дотоодд бас яриад байгаа ингээд нэг чиглүүлдэг, зөвлөдөг ийм чиглэл рүү ормоор юм байна. Судалдаг юм те. Би ингэж хараад байгаа. Тэр Ирландын жишээнд надад их зөв санагдсан. Одоо нөгөө зөв буруугийн тухай биш одоо юу гэдэг нь манад их тохиромжтой санагдсан. Тэрний юу гэхээр нөгөө хүүхдийг нэг цэцэрлэг байгаад арай том болохоор нь бага сургууль тэгээд дунд сургууль, ахлах сургууль, их сургууль гэдэг нөгөө шатанд нь өөр арга барил, өөр community, өөр environment орчин тойрон хүлээж идэг штеп тийм. Гэтэл манайхан ч нэг яадаг чимдээ нэг юм дундаас нь шууд эхэлцдэг нөгөө лифтээр явчлаа зарим айлын хүүхдүүд гэдэг шиг дундаас нь эхэлцдэг. Тэгээд дундаас нь эхэлсэн хүүхд нь тэртээ дөрөв их сургуулиуд төгсчл таараа гэдэг шиг тийм. Гэтэл SME ч одоо нэг цэцэрлэг хөлдөнд оруулахаар бүр анхан шатны юмнаас эхлэх нь бас зөв юм байна. Тэгээд анхан шатан дээр нь хүүхдийг ингээд боомлоод байгаа юм шиг манайх SME-нүүдээ өөрсдөө сургаагүй ээжиж баг мөлхөж явахт нь гүйсэнгүүг загнаад татвар матраад амтлаад байна гэж ойлгоод байгаа. Гэтэл энийг бол Ирландад жишээл шийдсэн байт юм байна л да. Яг бүр анхных орж ирээд тийм ээ. За та орж ирэхин тулд дор хаяж мэндэлж хүндэл сурнаач гэдэг шиг тийм бүрэн цэцэрлэгээс нь хөтлөө явдаг шиг. За ингээд өөрөө ирэхгүй тэр дунд чинь community дотор явж яснаа хүүе би чинь бизнес эрхлэгч юм байна штэ гэдэг өөрөө ингээд тэр дунд ингээд мэдж эхэлт юм байл та. Тэгээ бизнес эрхлэгчийн ёс зүй гэдэг чинь ийм байна гэд. Тэрнээс одоогийн манай дүрд гарцсан ч гэдэг юм уу зарим нэг муу хэлэгддэг хүмүүс шиг хуулиар нь чангалал хулгай хайвал шорон тэншүү гэдэг шиг биш юм байна. Анханаас нь ёс зүйг тэндээс нь сургаад өгчт юм байна. Тэгэхээр таныг бол тэр байгууллагыг одоо ингээд танхимын дэдэгт нь нич маркет руу яг тэр SME-г аваа явах гэж байгаа энэ үйлсэд бол маш их таларгалтай байна. Дээр нь өөрийнхөө бас зарим нэг харддаггүй, мэддэггүй байсан зүйлсээ яг боддоор нь хүнтэй ингээд нүүр тулаад ярилцаж үзэж мэдээлэл авлаа. Ингээ манай нэвтрүүлгийн ер нь цаг дуусч чинь танд урайлаад хэлэх одоо залуучуудаа тийм ээ. За ер нь бол яг хуу сая ярьцлагын дунд зөндөө хэлсэндээ ер нь бол миний зүгээр бидний зүгээр зорилго бол одоо юу гэдэг нь гомдлоо суугаад авах шүү дээ. Шийдэл дээр санал болгоод өөрсдөө оролцоод явдаг тийм залуучууд байвал зүгээр юм гэж харж байгаа. Тэгэхгүй бол одоо жишээ нь түрүүн би хэлсэн чинь төр засаг бол сонсъё гэж байж идэм билээ. Гэхдээ нөгөө сонсох хүн байхгүй. Тийм болохоор танхимаар дамжуулаад бид нар ямар ч санал бодлоо илээ явж байгаа. Тэгэхээр нөгөө энэ жижиг дунд бизнес чинь өөрсдөө гэх юм одоо ер нь ардчилж гэсэн айлгаа байхгүй. Бид нар өөрсдөө оролцож ижил ер нь орчноо сайжруулах юм бэл. Тэгэхээр сайн оролцоосоо л гэж хүсэж байна. Тийм тэгээд түрүүн ярьж ш нөгөө сонсъё гэдэг үг нь байж гинэ. Тий. Хэнийг сонсох вэ? Тэрний ярьж байгаа хэлж байгаа дата чинь үний юм уу гэдэг итгэлцүүрийн асуудал байгаа. Тэгвэл энэ танхим чинь яг төр хувийн хвшлэг холбож байгаа итгэлцүүр нь болоод байгаа маа. Гүүр гэдэг байгаа зүр бидний бодож байгаа гүүр биш. Итгэлцүүр юм те. Тэр итгэлцүүр дээр чинь гадны байгууллага ганцхан төрөхгүй. Гадны байгууллагын чамбаруудаас орж ирээд энэ юу юм бэ штэ. Эдний байгууллагын баг тодорхойлж өгсөн болвол итгэе. Тийм ээ. Яг ийм байгууллага дээр регистр нөгөө нэг компани бүртгэл байд юм уу гэдэг чинь гадны харилцагч байгууллага бас тийж судлаа явж байгаа хаашаа чинь тийм ээ. Тэгэхээр тэр бүх итгэл зүрийг бий болгож байгаа газрыг танхим гэж ойлголоо. Танаа зөвлөл гэж ойлголоо. Зөв үү те? Тийм. Танхимын үед бол зөвлөл бол яг ямар ч сан өөрсдийнхөө хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдийн сегментээ хамраад нэг одоо юу гэдэг орчин нөхцөлөө сайжруулчих, татврын орчин сайжруулчих. Дээрээс нь танхим дээр байгаа боломжуудыг сайн ашиглаад авъя юм. Монголын бүхэл одоо компаниуд байна тийм зорилготой бид ингээд өөрсдөө оролцоод өөрсдөө боломж олгоод явж байгаа залуучууд гэж бас тодорхойлж болох юм тийм юм байна тий. За ингээд нэлээд мэдээлэлээр хангагдсан баах. Мэдээж одоо энэс хойш нөгөө бүх хоолыг гэлдэг шиг манай сонсогчд бол бүгдээр нэг стартапын талын хүмүүс байгаа. Тэгэхээр хоёлаа дотомчлоод урайлчих. Энээс цааш одоо өөрсдөө явах нь шүү нөхдөөдөө тий. Үе хайг оролцоотой байх нь өөртөө лидершип байх юм байна. Тэгжи таны бизнесийг явахаас ш өөр хүнд найдаж болохгүй юм байна шүү гэж хэлсэн маш сайн тусгаж авлаа. Баярлалаа сонсогчд манаас надад адилхан саналтай байгаа хаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн дарга мөнх эрдэнэтэйгээ сайхан ярилцлаа. Хүмүүстээ нэлээд бодит онл ихээс илүүтэйгээ практис мэдээлэл хүргэсэн болов уу гэж бодож байна, итгэж байна. Ингээд танд баярлалаа.
За баярлалаа. Ингээд од мөндөр сувг танд ээлжид нэвтрүүлэг дэлхийн дуу хоолой нэвтрүүлгээ хүргэлээ. Манай нэвтрүүлгийг YouTube-ийн од мөндөр сувг NTV телевиз болон 83.3 107 гэсэн хос төлөвлөгөөний од мөндөр айдгаар хүртгэлээ. За баярлалаа. Дараа дахин уулзъя. Ингээд бизнесийн одоо зөвлөлтөй илүү практис маягаар харьцаад эхлэе гэж бодож байгаа. Тэгээ тэр нэвтрүүлгийн маань эхлэл болсонд танд баярлалаа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал ажлын банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.